бид хэд өрөөнд ороод ирлээ. Ахаа энэ доор тад аав ээж энэ ч унтна, окей? Аав газар унтах юм уу? За гадаа юу орчин аюу гоё юм байна. За интерлакенда буудлаа олно, кемпинг олно гэсэн. Буудлаа олчлаа. Одоо тэгээд буулч гэжтэй хостел. Өрөө тэгээд орнуудтай өрөө олсон. Угаасаа энэгээр бүх юм нь бүр пик. Кемпинг ч алдахгүй, буудлч алдахгүй юм тийм ээ? Майхан барих зай, эсвэл бол ийм дөрвөн шиг ортой өрөө оллоо. Тэ гоё юм аа. За одоо хуцаа салаад тэгээд гарч хоолоо идэх хөө. Number чиний хавхлаа хараа. Тэнэчэн. 16 yeah. And 17. Ямар зэрэг авах харсан? Green one. Green one, okay. Green one. Green one, okay. Миний захиасан карита бодоо энэ юм шиг баг. Бид нарын хот. За сайн хооллороо. За бид хэд өрөөнөөсөө гарч ирээд, буудлаасаа гарч ирээд тэгээд хоол идчихэд тийм нуурын ирэг дээр сууж байж гин. Хүтмэн оо. Амар үтэн байна. Тийм үү. Тэгээ одоо орж одоо өөр явах. Жохон сэрүүхэн болчлоо. Түрүүн буудлаас гарахад амар халуун байсан чи яг орой нар алга болсон чи айгүй сэрүүхэн болчих. Чи амар хүүтэн штэ харсаа. Амар хүүтэн. Амар үтэн байна. За чи одоо агааг хар да. Нэх гой Монголын хөдөө ирсэн юм шиг үнэр мөнэр. Харагдах нь үнэр. Хүүтэн мэнэ. Ти. Nene. You do this one. Sleep on those chutney. Maybe this one. Okay. За нэнэ усан дараарай. За. Нүдний шил мэлээ зөөцсөн зэрэг. Ээж нь хүүгийнхаа шилийг аваад байна. Шилээс. A few moments later. Яна орчлоо эднэр бүр яа. Oh my god. Энэ TikTok ч залуу TikTok болж байна. Ястрахаа. Маргааш үзэх зүйлүүдээ сая хийгээд янзлчлаа. Тэгээд өглөө ерөнхийдөө ирц хэрэг хэрэгтэй байгаа юм байна. Энд хүүхдүүд унтцсан. Тэгвэл намайг чинь. Тэтэдээс чи намайг чинь. За саамараа. Өнөөдөр ихтэй цаа уучаад хэлүүлээ уул гарна, окей?
Нэг энэ байна тий. Арсуу юу ахаа? Аль нь ахаа? Энийг ахаа. Окей. Энэ дахиад ирэх юм. Өдөө пасс. Окей юм. Одоо өнөөдөр интерлакийн дээрсэн 2 дахь өдөр. Тэгээд Хартер Кулм гэдэг уулын ойроо дээр гад явж байна. Одоо бид дөрөв жижиг юм кабел карн суугаад тэгээд энэ уулын орой дээр гараад гоё хотоо дээрээс нь үзэж байгаа. За ийшээ явна шүү дээ миний хөө ихлээд билет авъя. Алхах юм байна. Алхвал 220 минут алхах гэж байна. Тэгээд тавхтай болохоор алхах боломжгүй. Тэнд одоо тэрний парк байгаа байна. Тэгээд хүүхдийнхаа тэрийг тавьчаад тэгээд дээшээ гоё тэр кабел карн суугаа. За билет авчлаа манайх энэ 30 франк юм байна. Хүний одоо ийшээ метр. энэ өнгөрсөн жил аав ээжтэйгээ имээтэйгээ өвөөтэйгээ ирсэн гинэ. Тэгээд айгүй сайн мэдтэн. Гоё нэ минийхөө. Амар гоё нэ. Тай нэ. I see in the bed. Чи энэ байсан гэж юу? No. Хааны. No. Тийм ээ. Ice cream. Вау. Mama, we like the like Paco. That's them. За. Аваа ямар вэ? Газараа. Амар гоё юм тий. Арсын шар. Манай өө жоо хууртай байна. Юу яа гинэ? Халууцаад байна гинэ. Баси орё гинэ. Тэгээд одоо дараа нуурлаа явъя да. Нуур орё да. За бид сая уулнаасаа буугаад буудлаараа орчоод өснөгөө уцнарыг авчаад энэ Crash Landing on You гэдэг кинон дээр гардаг. Энэ 3 дугаар анги дээр гардаг энэ гүүр гэсэн. Энэ гүүрэн дээр ирчээд байж гин. Энд чи өдрийнхөө цаг энэ чи явах гад цайгаа бэлтжин. Арсуу ядраад унтаад тгс. Ийм 8 франкийн тикет авдсан байна. Энэ гүүрэн дээр гарахын тулд харагдс марагдцал гоё юм байна уу. Арсуу унтаад үлдсэн. Тэгээ зацаа харахгүй болохгүй. Тэгээ би ганцаараа гарч ирчээ байж энэ. Энэ бол гоё юм байна уу. Бас хөөрхөн яг ингээд тороосоор ингээд бэхэлцэн ч гэсэн ингээд яг дээгүүр нь явхаар бас хөөрхөн ингээд жижигхэн ингээд хөдөлт юм байна. Энэ доошоо бүр нилээ өндөр юм байна. Яг гол дээр нь очиод. За би яг энэ гүүрнийхэн гол дээр нь ирсэн байна. Хоёр тал руугаа нэг иймэрхүү харагддаг. Энэ тэгээд 220 м-ийн урттай гүүр гэсэн. Дээшээ өндөр нь болохоор хэд гэлээ би сайн мэдгүй байна. Өндөр нь миний бодлоор бас нэг 200 300 м гэж магадгүй нэлээд өндөр юм.
Одоо бид нэг цэнхэр нуур гээд нууран дээр очиж үдээс хойш жоохон усанд орж өнгөрөөд юм уу гээд чээс хөдлөе доо гэж байж байна. Тэгээд ерөнхийдөө Интерлакен гэдэг энэ газар бол ерөөсөө зүгээр нэр эрүү мултармаар газар байна уу? Гой байгалийн тогтцтой ерөөсөө харагдцсан дасархаа зүгээр зурган дотор яваал байгаа юм шиг. Ерөөсөө л нэг тийм шал өөр мэдрэмж авж байна. Энэ хоёр бүр хараа. Усанд ороод бүр цэв хүүд бүр юу гэдэлээ уруул нэг хөрчиж нэг Хөлдөх гэж шүү дээ угаасаа. анхаа цогтой бид гурав энэ юун дээр энэ хийлцэн ийм бөмбөлөг дээр тоглож байгаа. Тэгээд GoPro-го доошо ус руу унгацсан 70 евро нуурлаа. Тэгээд энэ хоёр одоо GoPro-го авъя гэж тэрнгээр юм болол ах шиг юм гэсэн. Юунаас нь очиод ажилтангаас нь очиод асуусан чинь доошоо 5 метрийн гүнтэй. Тэгээд нүдний шилээр юм харагдах хэцүү байх гинэ. Мэдгүй GoPro-го олж авч чадахгүй нөгөө мэд чадахгүй юм шиг байна. Арсаа? Юу хийж байгаа минийхөө? Хөө, чи госороо энсээр булаа ичиж байгаа юм уу? Найз чинь тэгсэн юм уу? Зэ гоё нэ. Камера аваагүй. GoPro нь одоо нөгөө усан дотроо л байгаа. Аав нь авахгаал байгаа юу болох юм аа харин тий. Яасан олсноо. За ингээд GoPro байхгүй. Дотор нь зөндөө гоё бичлэгсэн байхгүй. Интерлакенд 2 өдөр даан жоохон гонигтай юм болоо түрүү нууран дээр үжсэн чинь GoPro-го усан нугаагаад тэгээд тэрэн дээрээс гой бичлэгүүд байхгүй. Уул нь усан дотор ба зөндөө тоглоо бид амар гой бичлэг хийсэн чинь байхгүй. Тэгээд даанч тэр тэр авийнхан сервисн тэгж доошоо тэгж шумбаж авч өгдөг юм байна. Тэгээд усан айгу гүнзгий яг тэр тоглодог гэхтээ 5-аас илүү гэсэн 5 м. Тэр ихтэй 5 м гэсэн. Тэр 5 м шумсан. Тэр 5 м шумсан. Тэрнээс доошоо илүү гүнзгий. 5 метрээс илүү Миний бодлоор илүү бүр нүдний шин зүрчээд юм харагдахгүй байсан. Дад одоо яах вэ? За сахалгаа. За сахалгаа баа. Яа би тэд хоол идээд гараад ирлээ. Тэгээд хүүхдүүдээс салхилуулан хотын төвөөр нэг жоохон алхаж байна. Манай бодол айгуу гоё яг нуурынхаа иргэний хажууд. За хүлээж тий агаа нэр нь хүлээж. За агаа ирэх хүлээж. За нуурын иргийнхаа хажууд аюу гоё тийм ингээд яг уулны арталтаа уул урталтаа ч уултаа аюу гоё юм байна. Хөөрхөн бодол сонгосон байна те. Ямар гоё юм бэ? Стэнэр үнэхээр үзэсгэлэнтэй газар байна. Хараач айл зурчлал нь бүр үнэхээр хөгцсөн газар байна. Ресторан, хоол эдгээр хайгаал ингээл гүгээд ах шаардлагагүй зүгээр ингээл бараг хажууд нь буудал. Тэгээ уус энэгээр бас дүүрэн кампинг гэдэг юм л те. Тийм. Бид ирээд кампингаар баахан явсан. Тэгээд ааж кампинг олдоогүй. Тэгээд буудалд орсон. Тэр кампингууд нь болохоор ерөнхийдөө майхантай ирэх юм бол зай бол олдгол юм байлээ. Ер нь бол тий гоё нөгөө майхантайгаа ирээд энд гоё кампингт нь байрлаад арай илүү хямд тусна. Дээрээс нь ресторан гэд яхаасаа илүү бас ингээ гадаа гоё тэгээ жагтаа юу цэцэрлэгт хүрээлэн гоё байгалийн газруудад хооллоод явах нь илүү гоё санагдсан тий. Гоё яг нэг үзэсгэлэнт газруудад очиод тий. Харагдсан айгуу гоё ингээд гоё газар суугаад уулан дээр ч юм уу нуурын ирэг дээр ч юм уу тий. Тэгээд хүмүүсийг харж байгаад нэг хөгшин хүмүүс ингээд уул руу амар алхаж гин. Тэгээд гэр бүлээрээ гоё дугуйтай хүмүүс айгуу их явж гин. Их каяк хийдэг юм каяк тий. Каяк завэр ингээд нөө сэлүүрдэж явдаг. Тэгээд ер нь айгуу тийм тайван гоё байгаль үзэл
Майхан доктор гоё энэ тэнд хоолоо идэл ингээл нэг 5 мав хоногдоо бүр юу вэ амар гоё. Тийм миний Яа за. хөлбөр Маргааш хаашаа явах вүлээ бид хэд чинь? бас яг хажууханд нь байдаг. Айгуу гоё тийм хүрхрээ очиж үзэн ингээд уулан дотор байдаг хаттай бас гоё юм хүчтэй тийм хүрхрээ очиж үзэн. Маргааш их тийм бас л байгаль ер нь өрхөдөө үзэн дээ. Аа тийм. Нэг машин. Mama, asa nawiyo. За ийм гоё машин авах юм уу миний хөө? Тэгээ бас ер нь нэр өдөртөө олон юм төлөвлөд байх шаардлагагүй. Ер нь 2 юм уу 3 юм байхад л хангалттай дээдлэн. Яг олон юм ичгээр нөгөөх нь л уу яарад хоолойч идэх зав байхгүй. Дээрэс нь ядраад гоё амарсан болохгүй тэгээд нэг амралт гэж баг ядраад. Гэтэ ер нь угаасаа амралтаар хүмүүс ядардیں۔ Дөө тий. Тий бид гурвч одоо гэрээс гараад хэдэн мянган км явж байгаа лээ. Ямар ч бас одоогийн байдлаар нэг 2500 явсан байгаа тийм. За тэгээ бид гурав гоё оройг ингээд гоё өнгөрүүлээд алхаад явлаа. Тэгээд дараа уулзъя. Маргааш уулзъя. Угаасаа маргааш видео үргэлжлэн л тээ. Маргаашийн видео оруулъя. Бай. Сахабраа. Бай гэрээ. Bye. Бай. Bye.